Хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа дахин илэрхийлье. За тэгээд бас манай Батчлуу эмч өөрөө бас яг энэ хуулийн зохицуултын тодорхой бус байдлаас болоод бас хэлмэгдэж ирүүлэн дээр хохирсон. Тэгээ өөрөө гарч ирээд бас энийгээ бодлогын ажил болгоод явж байгаад нь талархалтай хандж байгаа. За хэдэн асуулт байна. Тэгээд явцын дунд та бүхэн тэмдэглээд авчаарай. 4.3.1 дээр тэр 4.3.1-ийг дахин одоо бичгтээ редакцээр дахин бичгтээ муутгацсан байгаамаа. Амьгүй донор гэж тархины үйл ажиллагаа бүрэн таслал эргэшгүй алдагдсан гэд өмнөхдөр нь болох юм бол бүрэн өвчөж гисэн байгаа. Тэгэхээр нөгөө энэ бол яаж юм гэхээр утга шилжээд монгол хэлний найруулга 100% бол хоёр дахь утгатай болцсон зүйл байгаа шүү. Дараагийн хувьд нь их юм бол эцсийн учраас тэр биобанкыг бол дэмжиж байгаа. Биобанкийнхаа тодорхойлтыг жоохон өргөн хүрээнд олон улсын юунаас харлаа илүү их дэлгэрэнгүй тодорхойлттой байд юм байна. Манай тодорхойлт бол маш ерөнхий болсон байна. Энийг дахид задламаар санагдлаа. 5.1-ийн 6 дээр байгаа мэдээллийг танилцуулж зөвшөөрөл авах гэдгийг яагаад дарж байгаа юм бэ? Энд чинь хамгийн эмзэг чухал зүйл биз дээ. За дараад нь тэр реципиент гэдэг үгийг заншгүй ингэж одоо орос галгаар бичих үү? Эсвэл үнийг монголоор бичих тийм арга байна уу? Одоо байхгүй л яах вэ? Мэргэжлийн хүмүүсээс нь хувь санаачлагчаас асууя. 6-гийн 2.1 дээр редакцийн алдаа байна. Монгол улсын гээд тэрийг та бүхэн үндсэн хуулийн бичлэлтийн дагуу засмаар байна. 7.1 харгалзахгүйгээр гэж байгаа. Энэ үндсэн хуулийн 14.2 дээр байгаа гадуурхаж үл болно гэдэг үг байгаа. Тэгэхээр тэрэн шиг яг үндсэн хуулийн нөгөө бичлэлт найруулгыг нь аваад харгалзахгүйгээр гэхийн оронд үл харгалзан гэж явчихаар утга илүү тодорхой найруулга 100% зөв болох гээд байна. 8.1 дээр редакцийн алдаа байна. Өөрөөсөө хараарай. 8.1-3 дээр гэрлэгчин гэрэлтэд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил болсон байх гэчээ даслын ард хэрв гэрлэгчид дундаасаа төрсөн хүүхэдтэй бол жил харгалзахгүй гэж байгаа. Энэ хоёр өөр утга байгаа учраас энэ хэрв гэрлэгчид гэдэг хэсгийг тусдан зүйл болгож оруулах заашгүй шаардлагатай. Эргэлзээ үүсэхгүй, хоёр дахь утга үүсэхгүй тулд 8.1-4 дээр заавал хөгжлийн бэрхшээлгүй хүн гэлгүүгээр хөгжлийн бэрхшээлгүй даслын ард болон сэтгцэн эмггүй гэдгийг явуучвал бас их зүг байна. Мөн эрх бүхий байгууллага тодорхойлсон байх гэдэг дээр эрх бүхий таслал мэрэгжлийн гэж оруулах нь зөв байна. За 9.1-6 дээр эрүүл мэнд амь нас аюулгүй байдал гэсэн агуулга дээр амь нас эрүүл мэнд аюулгүй байдал гэж найруулах нь зүйтэй харагдаж байна. Тэгэхээр эренбийн дараалалаар амь нас нь ихэндээ чухал гэдэг агуулгаар. За би нөгөө цаг багаагаа учраас товчхон яриад байгаа. 11 дээр тархины үхэл тодорхойлох мэрэгсэн багаар тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эргэтэн эд эс авна гэж байгаа. Энэ хуулийн дээр бас яг энэ амьгүй донорыг хүндэтгэх гэсэн агуулга бас одоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ядаж шилжүүлэн аавна ч гэдэг юм уу? Шилжүүлж аавна гэдэг зөөлрүүлсэн үгээр тавихгүй бол шууд одоо дэлгүүрийн лангуунаас юм авж байгаа юм шиг маш хүндэтгэлгүй бичлэлтийн мэдрэмжийн хувьд агрессив сонсогдож шүү. Тэгэхээр энэ дээрээ бол бас хүн эрхийн мэдрэмжтэй байх үднэс ийм үг оруулмаар байна. 15 дээр за энийг болъё. За ингээд гэх мэт ийм найруулга зүүн болон хоёр дахь салаа утга илэрхийлсэн байж болзошгүй зүйлүүд нэлээд байгааг та бүхэн харгалзаж үзээч. Одоо эцсийн хилцүүлэг явж байгаа учраас ядаж адаглаад цэг өгүүлбэрийн хооронд нэг зай авах, хоёр зай авахаа жигдлээч. Том жижиг үсгүүдээ жигдлээч. За дээрэс нь эн чинь өөрөө хүний амь нас эрүүл мэнд маш том асуудал яригдж байгаа учраас эдгээр асуудлаар анхаараач. За саяны асуултуудад хариулт аваад дахиад нэг тодруулна. За ажлын хэсгийн ахлагч Баяр Магнам Баярбаатар гишүүн хариулъя. За Эрдэнэ бол гишүүний асуултанд би эхлээд хариулчихъя. Дараа нь манай Алтан толгой дарга хариулахад бэлдээрэй. Тэ өнгөрсөн хууль санаачлагч хуулийн төслийг өргөн барьснаас хойш одоо яг жилийн дараа бид энэ хуулийг эцэслэн батлахаар нэг жилийн хугацаанд бас дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг болон Улсын хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бас цэг таслалгүйгээр одоо бас